За үзэгчдээ Монголын мэдээ сувгийн сурвалжлахыг сэтгүүлч Жамбал зориулаач иш дөрч нар Дорногов аймгийн Хатан болог сумын ханг бомбтод яг одоо ажиллаж байна. За ханг бомбын хувьд нэг толгомдоод байгаа асуудал нь яг одоо бидний ард харагдж байгаа ачаа тээврийн машинууд, за хоосон тээвэр, за бас хүн тээврийн машинууд нь нэг игнээ орц гарцаар хил гайлаар орж гардаг юм байна. За үүнээсээ одоо шалгахад хугацаа алддаг, за олон машин овоордог юм асуудал байдаг юм байна. За тэгээд энэ асуудлуудыг бууруулахын тулд энэ яг бидний ард харагдж байгаа энэ одоо орц гарцын цаагуур дахиж нэг игнээ нэмж одоо хятадын бүгд найрамд хятад ард улсын одоо хөлийн тэг бүстэй шууд нийлүүлж одоо орц гарцаа нэмэгдүүлэх ийм боломж судалж байгаа юм байна. Тэгэхээр энэ жил одоо ингээд төмөр замын хэд хэд асуудлуудыг бид шийдлээ. Өөрөөр тухайлбал тарифыг буулгалаа. За тариф маань төмөр замын тариф бол 120 мянгаас дээш давсан. За автомашины тээвэрлэлт нь 90 мянга орчим байсан бол Монголын төмөр замын 5-7-оос ханг хүртэлх төмөр замаар тээвэрлэх тарифыг одоо 90 мянгаас доош өөрөөр хэлбэл автотээвэрт өрсөлдөх хэмжээний болгож ирснээр одоо бирж спот харилцааг ханг руу одоо төмөр замаар тээвэрлэх шинэ харилцаа нэх ийм боломж бүрдчихэж байгаа. Өнөөдрийг хүртэлх байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад бол 3 орчим дахин ингээд экспорт буурсан байгаа. Энэ бол мэдээж урт талдаа эндээс гарсан нөөц маань энэ буухтын төмөрлөгийн өдөрлөө очдог. Тэгэхээр тэнд бас энэ Трамп тарифтай холбоотой гангийн үйлдвэрлэл жоохон буурч байгаатай холбоотой татаа бол багассан байна. За тэгвэл бид бүхэн бас энэ байдал дээр энэ дотоодынхаа ялангуяа бомб дээр авах арга хэмжээнүүдтэй авч болох арга хэмжээнүүдээ авч энэ экспортоо сэргээх юм одоо арга хэмжээнүүдийг авч байна. Ямар ч гэсэн гарцыг 2 гарц нэмэгдлэхээр бас ингэ шийдэл гаргалаа. Тэгээ энэ гарц нь бол одоо нөгөө олон улсын одоо дүрм журамд одоо нийцүүлсэн 2 багны хооронд ямар нэг одоо 2 улс дамжиж хилцээд байх шаардлага байхгүй. Зүгээр одоо хөлийн дэглэмийнхаа журмаар 2 одоо бомб хоорондоо ярьж энэ асуудлыг шийдээд тэгээд нэхэр ийм одоо шийдэлт хүрлээ. Тэгээд энийг одоо эх 7 хоногийн одоо засгийн газрын хурлаар бид танилцуулахар боллоо.